хоёр Дундгай аймгийн цэгц бэлэг сургуулийн 11 би ангиас оролцож байгаа. Тэгээ миний би болохоор инх мэд намайг одхуу гэдэг. Тэгээ манай багийн хоёр гишүүнийг анхмаа мигмарнаар иргэдэг. Үгүй бид дөрөв болохоор эко тамхины утаа шүүгч гэдэг тийм бүтээл хийсэн байгаа. Тэгээд энэ бүтээлийн маань давуу тал болохоор агаарын чанарыг сайжруулж байгаль эерэг нөлөө үүсгүүлэн тэгээ хүний эрүүл мэндэд хамгаалах талаар бас бодоод хийсэн. Тэгээд бас ер нь хөнгөн тэгээд хэлбэр механизм ашиглаж хийсэн учраас ер нь хэрэглэхэд хэлбэр гэсэн. Тэгээ гар доорх материалаараа хийсэн байгаа. Тамхи бол маш олон одоо хорт байцуудтай. Тэгээ тамхины улмаас болоод одоо зүрх судасны өвчин нэг бол уушигны хорт хавдар тусах магадлал одоо үүсч идэг гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол дэлхийд даяар ингээд нэг жилд тутамд гэх юм уу 8 сая хүн одоос бадаг гэсэн үг. Тамхинаас болоод харин Монголд бол 4300 хүн ингээд өгсөн гэдэг судалгаа 2019 онд авч ирсэн юм байлээ. Одоо энэ бүтээл болохоор одоо тамхины утаа бид нар энэ дээр гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэг энийг шатаагаад тэгээд соруулж байгаагаа үзүүлье. Тэгээд старталыг энэс үзүүлж байна. Одоо ингээд ямартай ч сараад тэнгүүт одоо дотор нь нөгөө шахуур байгаа байхгүй юу? Тэр нэг агарыг цэвэршүүлээ гараа энд нэг мас давхар юуны шүүлтүртэй. Энийг бол нөгөө гад ер нь хааж тавьсан болно гэр ер нь ажлын орчин. Гэхдээ аль болох нөгөө тамхи татгцыг мигийн ойролцоо тавьж байна. Нөгөө эргэн тойрноор нь явж байгаа хүмүүст бас дам тамхиталтанд өрчиж болохгүй шүү дээ. Яг нөгөө тулгамдж буй асуудлыг шийдэх юм бол одоо ирээдүйд маш хэрэгтэй учраас тэгэхээр ер нь Монголд гэлтгүү дэлхийд ямар тулгамдж буй асуудлууд байдаг талаар бодоод тэгээд ерөнхийдөө тамхины утаа шүүгч хийвэл зүгээр юм шүү гэж бодчихсон. Энэ нь болохоор ингээд сорох сэнсэн тэгээд энд нь болохоор ингээд одоо утаагаар дүүрэнгүүтээ тийш ороод ингээд шахах гэсэн үг. Цэвэршүүлж гаргах механизм юм. Энийг иймэрхүү. Тэгээд энд шахуурах хийсэн шалтгаан нь болохоор ингээ утаа чинь зүгээр яж байгаа шууд ингээ цэвэрлэгдээ гарна гэж яахгүй. Заавал шахчихж нөгөө шүүлтүүрээрээ шүү. Пиццийн багш, за энэ химийн багш. Интерес бас шахуур хийж шүүгдэн гэдгийг бол химийн багшаасаа сонсоод тэгээд бас багш нараас тусалцаа авч байгаа. Ерөнхийдөө энэ машиныг болохоор одоо тамхи татах цэгүүдээр тавих юм бол их хэрэгтэй гэж бодож байгаа. Тамхи татж байгаа хүмүүс ч гэсэн утаагаа бас багасгаж угаасаа тэгтээ ууш руу норж байгаа ч гэсэндээ илүү бага болно гэсэн үг. Тэгээд бас сургуулийн орчинд бас тавьсан дээр гэж бодож байгаа. Хүүхдүүд бид эрүүл орчинд байх хэрэгтэй учраас энэ машиныгаа илүү хүүхдүүдийн дам тамхиталтанд өртөж байгаа газруудаар байрлуулах хэрэгтэй. Тэгжээж бид нар өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаална. За энэ нэг хийг санаад хин харсан. Яаж гарсан? Гадуур явж найз дээр санааг олохгүй явж байгаа. Нөгөө энэ албан байгууллагын гадаад тамхитж байгаа хүмүүс тэгээ нөгөө орж байгаа хүмүүс нь жоохон тэрнээс цухтаах маягаар орж байгаа харж хагаад санаа олсон. Тэр нөгөө ялангуяа шүүлтүр хэсэг дээрээ илүү нарийн шүүлтүр хийх хэрэгтэй гэж бодож байна. Бас жоохон хэмжээг нь жоохон багасгаад. Тэгээд нэг бол нөгөө заавал тамхины утаа гэлтгүй агаарын бохирдлыг бас шүүдэг байж болно гэж бодож байгаа. Нөгөө энийг тамхи татах цэгүүдээр байрлуулна гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ машиныхаа эргэн тойронд нь одоо тамхины хор нөлөөг нэг бол ингээд тамхиталтаас болоод одоо дам тамхиталтанд өрчиж байгаа хүмүүс ингээд ямар хэцүү одоо тамхи татдаггүй ч гэсэн яаж өвчин тусдаг ч юм уу өвчний их үүсвэр болдог тухай ингээд бичих юм бол бас хүмүүс бас хараад ойлгомж гарна.